Бидний зөвхөн монголчууд өсөл өнөөдөр амралтын өдөр бүтэнсэ өдөр. Тэгээ ер нь бол дээгүү хотоос холгоо баг шиг байна те бид. Тий, холгоо тээгүүгээс нэг 70 км. 70 км явцсан. Дээгүү бол ер нь бол юу юм гэсэн шүү дээ. Газар тариалангийн бүс нутаг. Тий, газар тариалан. Одоо хаа сайг бол одоо ингээд ногоо цагаад тарьсан тийм л хүмүүс айлд өөрийн аж ахуйн хөдөл гэдэг баг тий. Тэгээ энэ газар ирчээд байна. Тэгээд нийлүү хэмлээ Мөнх Эрдэнэ. Мөнх Эрдэнэ гэж залуу одоо багаараа энэ хөлөмжийг босгож байгаа. Ахна хэдэн хоногийн өмнө сонссон байхгүй. Ингээ монгол залуучууд өөрсдөө зураг төслийн гаргаад, тооцоолоо гаргаад ингээд богино хугацаанд захиалгаар юм хөлөмжүүд өөрсдөө гүйцэтгэж босгоод бариад өгдөг гэж. Яг зөв сонсч байна. Тариланч нэг үгний бэрчсэн хийж байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ үгэн бол талбай хэмжээгээ өгөөд за би одоо тийм ногоо тарина. Тий. Талбай хэмжээгээ өгөөл. Аяшаа шин дотгошоо услаханы систем тэр нь орох уу? Орно. Тэрийн зарим найл нь зарим биднес хийж байна. 100% гүйцэтгэл гэж байгаа 50%, 80% гэдэг юм шиг. Энэний дээгүүр өшөө төмөр хийцлүүд орж ирэх үү? Орж ирэхгүй. Одоо ингээд гялгар утуучаад тийг хүнжил тавиг. Нүвлийн хавсахгүй байна. За. Дулаалгатай. Гялгарын юм дээрээс хүнжил. Тий, хүнжил очно. Очно. Тэгээ хүнжил учлаа чи нар байхгүй болчих юм шиг. Иргэдэг моторт байхгүй. Дээшээс өгчдөг байхгүй. Нар шүндөө болгодог. За. Хүнжил нь хоёр талаасаа их гэж хуйлаад энэ дээр гараад ирдэг байхгүй. Мотороор. Нар харна сөгчөөд хүүтрээд болгох шүү дээ. За. Одоо та нартай ижил төстөө яг ийм бизнес хийгээ явж байгаа энэ байгууламжууд босгоод явж байгаа тийм залуучууд байна уу? Бага Монгол барьгаад байгаа шүү дээ. Байгаа үү тийм. Одоо энэ чинь удирлаасаа хамаасан ажил уу? Эсвэл жилийн 4 өдөртөө одоо жилийн 4 өдөр ажиллаж байх уу тийм. Жилийн 4 өдөр байнга ингээ гадаа ирсэн. Нөгөө актер эдхийн халуун болсон ч ажиллаж. Тий, халуун болсон ч ажиллана. Одоо халуун болохоор бид зүүрийн 4 цагт яваад. 4 цагт яваад өдөр 12-1 гэ буусдаг. Бас зүү юм тий. Энэ дайны энэ хөлөмжийг бол хоногт босгох уу? Тий, хоногт өнөөдөр энийг өглөө ихсэн шүү дээ. Тэг өнөөдөр орой дуусгаад левел хүчээ явах юм тий. Энэ дээр одоо захиалгачийн зүгээс за гялгар үүдийг утсан. Тэгээ хүнжлийн тавьж өгнө. Тэгэхээр моторын суулгах нь тий. Нөгөө нэг услааны систем өөр одоо юм уу бий. Тийм, тэр нь яг энэ бол тусдаа үнэлгээтэй. Бас эдний хувьд бол та нар дээр тэр нь тий биднээс хувьд бол багхгүй юу. Энийг л барьж өгöd хочж өгöd бол. Бүтэнсэ өдөр шүү дээ өнөөдөр амралтгүй. Ер нь амралтын өдөр гэж байхгүй шүү дээ. Яг тогтсон амралт гэж байхгүй шүү дээ. Бороо орвол амарна. Бороо. Тий. Бороо нь хэр байнга орох уу? Тэгэл орно шүү дээ. Гэхдээ ер нь амралтаас илүү ажиллаж яхах сайхан юм шүү дээ тий. Ажиллах нь зүгээр шүү дээ. Ер нь 9-оос хойш энэс өөр одоо ажил төрөл энэ хийж яв. Хийжсэн анх хэрэг усан онгоцны үйлдвэр дээр ажиллаж байсан. За усан онгоц барьсан юм байна өшөө. Тэгэл саамжлаас янз бүрийн ажилд гарч. Ер нь далаад хэдэн онгоц болгосон бэ? Би чинь 3 жил гараа ажиллахад 2 онгоц л гарах. 2 онгоц л гарч байгаа юм тий. Тэгээ ч одоо актер том нүсэр юм уу? Нүсэр. Чи урд нь хаана ажиллаж байсан? Монголд уу? Монголд би тэгэл Entertainment ажиллаж. Хамгийн сүүлд Entertainment ажиллаж байгаа тэрс. Чи чинь бол урлаг соёлын хүн биш үү? Медиа. За. Одоо зураглаач. Техникч бүгдийг л хийж ил. Чи ер нь тэгээд хуучин холбоо хөөж гэнэ энэ ч зураг мөрөг авч гэнэ үү? Үгүй тийм заавч байгаа. Тэнийг ихтэй нэг амраад кино мөн явж найз нөхдөдөө энэ тийм суурн гэдэг байна үү? Таварлаа ер нь. Тийм таврал. Хоромтол гайгүй юу? Цөлүүлж чадчихна уу? Гайгүй тий. Хэдэн хүүхэдтэй? Нэг хүүхэдтэй. Хүүхэд одоо хэд үрж байна? 10 дугаар анги. Тийм үү? Одоо энд байна уу? Үгүй Монголд уу тий. Одоо төгсөөд айгуул энэчээ ер нь нийшээ санаатай л байгаа шүү дээ. Ирээд шууд сургуульд ороод. Тий. Бол ер нь хүүхдийн боловсрол болох дайны мөнгө олно үү? Хичээж байгаа.
Аз ах нь дүүгээ ажилтаа үед нэг хайхтар уяад явах уу. Харин тэр машин доторч нь баавар цай байна нэг сүйтэй Монгол цай. Тэрнээс нь ах нь жоохон уусчул явах уу. Оо зүг шүү. Ер нь кофе баавар цай хоёроор л авах гэж байна уу? Хоёр нь голцоо кофе яваа шүү дээ. Тийм үү. Өдөрт сандаа орцсон уу? Орц. Та нар ер нь энд ямар хоол идэх юм бэ? Оо янз янз. Шилтэй хоолыг идэх үү? Хоёрдугаар хоолыг зам. Хоёрын шүү. Гэртээ бол Монгол хоол юм. Тийм Монгол хоол гэж. Гэртээ кимчитэй. Кимчи идэх. Кимчи бодоо хоёр бол идэх. Танаа энэ хоёр хамт аль нутгийн улс хүмүүс вэ? Тэр ахгүй дэнжин юм. Дэнжим юм байна. Тийм манай гарахны. Дархныхоо тий. Сая найзаас чинь сонслоо. Дэнжим юм юм биш. Тийм дэнжим. Та дэнжим гэх юм те? Манай нэг ээжийн садан төрлөөд 7-8 хашаа ингэж уртаас амьдэрдэг гэсэн байна. Тэгээ бид нар нэг байн гоч тоглоно. Ер нь тэгээд хүүхдүүдтэй хэн цагаа тэндлэн мөрөөд гэсэн. Тэгээд очихлаараа юу хийх вэ нөө захруул ордог. Тийм шүү дээ. Мянган шорон дээр л өсөлөө шүү дээ. Ер нь хэдэн жил худалдаа намаа ирсэн бэ? За би ер нь Дэнжим байгаа зах дээр. хүүхэд ухасаал Хүүхэд байх юм шүү дээ. Дэнжим байх юм чирээс хөл дуруугүй юу очиод нэг болон суугаал богцаараа л эхэлдэг байсан. тийм л шүү. Газар хүртэл зараал явдаг гэсэн шүү дээ. Газар нөгөө тэр захын болон Тийм нөгөө зах дээр нөгөө хүмүүс 8 их гэл үүрээр очиод газар аваад тэгэл 500 төгрөгөөр зардаг. нөгөө төрүүлж очиод газар авчаад Тийм төрүүлж тэгээд газар аваад. авчирсан хүмүүст газараа зараал та. Тийм. Тэгээд дараа нь нөгөө гахаа махар руу орсон шүү. Тэгэхэд Дэнжим мянган чи их явсан шүү. Би тэгэхэд явж байгаагүй. Би тэгэхэд арай л бага. Арай тийм насан багдаа тийм. Арай л бага. Одоо Одоо ер манай нь бол 96 7 он чи би чинь 17 8 тавлцсан байсан. Чи 10 төгсөжсэн. Ерөөдөө дуус гайг болсон. тэр үед бол нэлээд зузаахан мөнгө энэ болсон. 800 төгрөгөөр кам авч унжсэн юм шүү дээ. Тэгэхээр ч одоо бас мөнгөтэй болсон гэсэн үг шүү дээ. Ирээд удаагүй байгаа гэсэн тий. Тэг ирээд одоо үжиж гарна л. Тэр нь хоолунд соёл ер нь басж байна уу? Хоолунд за нэг хайхтар тийм айхтар тийм идэж бариад ах юм байхгүй юм биш. Би бол зүгээр л иддэг шүү дээ. Ямар ч хоолыг хамаагүй зүгээр. Махгүй хоол молыг зүгээр. Тийм зүгээр. Өдөртөө махгүй өнгөрөхөд яахчгүй. Яахчгүй шүү дээ. Харин тийм бид би сайн 2 3 хоног махгүй хоолтой таарал яваад байсан. Одоо мах туцтаад өгдөх юм баг гэсэн чинь зүгээр л. Хүн яадаггүй юм. Мах идэхгүй яваа л. Халуун ногоо яаж вэ? Халуун ногоо харин жоохон муу шүү дээ би. Тийм үү. Халуун ногоо нэг хайхтар. Тэгвэл тэр кимчи эдрийг идэхгүй юм. Бараг ер нь бол бараг иддэг. Хамтын цаамуудаа кимчитэй өгчвөл ер нь өөсөд өгнэ дээ. Аваа. Магадгүй. Өөрсч магадгүй. Цагаамуудаа хоол яаж хооллох вэ? Монгол хүнд бол Өөрсдөө оройдоо хоол хийвэл. оройдог шойн гэж хэсгэрнэ. хийн шүү дээ. Туртай хоол бол хийж чадчих. Урд нь би чинь говьд захирлын жолооч хийдэг гэсэн. Ер нь бол монголч тэр энэч тэр ажиллаа бол сайн л хийдэг. Тий. Тэгээ өгдөг авдаг цалин баг юм да. Цалин баг. Монголд бол Одоо эндээс бол Монголд бол 3 дахин баг ч юм уу тиймхүү нөө. за 4 5. миний дөрөв бараг 4 дахин баг юм шүү. Яг адилхан чармаар цаг зарж хүч гаргаж ажил Тий, хийчихээ. ажил хийчихэд 4 дахин баг 4 дахин цалин баг гаргаж. цалин. Тийм. Тэгэхээр ч одоо манай залуучууд наашаа тийм. Наашаа тэмүүлгээс өөр арга байхгүй. Одоо ондоо болох хойш уус. Ган тийм ээ. Улс одоо жоох арай өөр болчиход байна. Гадаад очихлаараа л сайн ажилтдаг гэл нэг гадаашаа явсан хэдийг ард үлдсэн хэд чинь бас мэрдэг шүү дээ. Тийм хүү юм байна. Тэгтэл бол Монголд ч гэсэн сайн ажиллаж байсан. Тийм. Адилхан хүч Гаргаж байгаа. тийм. Тэр дөрвөл ажилтаад ажил гэдэг утгаараа яг л үнэн сэтгэлээсээ бүгдийг хийж л байгаа. Энэ хөдөлмжөө ихэ сурчлага хийчих юм Тий. байна. Тэгээд одоо Монгол холбогдож байгаа усуд байж л сэлэнгэд ирээ юм хийл та гээл. Одоо энд нэг том смарт гэж ярьдаг хгүй эднийх нь том бүр нэг
том хаус. Одоо Монголд нэг хичнээн 100 саяын төсвөр баригдсан гэдэг нэг хил ам болоодс нэг хаус. Тэр биднээс гурлахын л барьсан шүү дээ. Тийм үү. Тэгээд тийм мэдээ сонсчод тэгээд тий. Ихэнх монголчууд нь ингээд яг иймэрхүү зөндөө хийж байгаа лаглаг чадварлаг залуучууд зөндөө байгаа шүү дээ. Тэднээсээ дэмжээд уулна одоо нутагт нь авч чаад уулын дэмжээд хийх юм бол нутагтаа хинчээс ажиллах. Тэгээд өнөөдөртөө дуусгах чинь нэлээд шахуу ажилт юм байна шүү дээ. Тэгээ ах нь дүүд актер садаа болоод яг уу. Гэтэ ер нь бол ах нь бахархаж байна. Тэгээд монголчуудын зөвхөн л одоо гар олон хөдлөгдөг, юм үрдэг, ачдаг ногоо тарьдаг ч юм уу. Тэр өнцгөөс л одоо ойлгуулад байдаг. Гэтэл бол энэ ч бол хандраа үнхээр тактикоогоос ажиллуулж чинь тий. Ур чадвараач гаргаж чинь тий. Энэ зураг тооцоол бүх юм хийгээд өөрсдөө ингээд гүйцэтгэж гараад ирэх гоё. Тэгэл ах нь ирж яримаар санагдаад. Тэгээ уулзсны дараа их бахархаж байна. За. Хүмүүс амжилт хүсье. За. Тэгээ хүүхдээ ихээ сургууль мургуулын одоо сайн хөөцдөг. Ийм ард нь ийм ав байхад бол тэр хүүхдүүд ер нь баталгаатай юм. Сургууль мургуулын дайггүй. Дайггүй. За.